Эзэн Чингис хааны нутаг гэдгээрээ дэлхийн анхаарлыг татдаг нийт иргэдийнхэн 50 гаруй хувийг Буряц зоон олон эздэг Хинтэн аймгийн Дадал сумын иргэдтэй Монгол Ардын намаас улсын их хурлын 41-р тойрогт нэр дэвшигч оюун эрдэнэ уулзалт хийлээ. Мөнгө их амлаж байна. Тэгээд залуучууд зүйдээ аюу ямар ч тийм ажил хийх сэтгэлгээ байхгүй. Бэлэн хүний өгсөн нэг л аваад иж байна. Ер нь явж явчаад би нам сонгодог ч одоо хуулиар өөрчлөгчлөө ер нь ямар ч хүнээл хармаар байна. Улс орны эдийн засгийн хөгжлийн салшгүйний хэсэг нь аялал жуулчлал байдаг. Тэгвэл Чингис хааны мэндэлсэн газар дэлгүүн болдог. Ундаалж байсан Сэрүүн булгийн аршангад олон түүхэн газруудыг түшиглэж дэлхийн аялал жуулчлалын урсгалыг татах том цогцлбор байгуулвал сум орон нутгийн хөгжилд төдийгүй Монгол улсын эдийн засгийг өсрөнгөө хөгжилд хүрэхэд том хүчин болно гэдгийг нэр дэвшигч оюун эрдэнэ бусад улс орны түүхэн газруудтай харьцуулан тайлбарлаж байсан юм а. Одоо энэ сонгуулиар бид нэр одоо боловсралтай, чадaltaй, мэдлэгтэй тийм хүнийг сонгож одоо энэ хямралаас ажилгүйдлийн төвшинг бууруулж одоо ингэж чадна гэж бодож байгаа. Намын мөрийн хөтөлбөрийн заалтан дээр бас төрөлдсөн аялал жуулчлалын цогцлбор гэдэг юм заалт байгаа. Түүн дээр Завхан аймаг, Хинтэн аймгийн одоо 41-р тойрог, за мөн Архангай аймгийн Чулуут хавцаа одоо Чулуутын хавцал хавцаа мөн одоо Хөвсгөл аймгийн цааднуудын амьдарч байгаа тэр хэсэг орсон юм хөтөлбөр байгаа. Түүнийг би өөрийнхөө төрөлжүүлж тийм ээ одоо ингээд тайлбарлсан. Тэр бол бас Дадал сумынхны хувьд мэдээж чухал. Хүсэн үлээж ирсэн тэр хариулт нь болов уу гэж бодож байна.